дараагийн асуултанд хариулт. За нийт Монголын их сургуулиудын дунд эхлээд мэдээ өөрийгөө танилцуулж намайг тэр гэдэг гэдэг. За сайн бацгаана уу, намайг Мөнх хоёрын Бадмараг гэдэг. Би Анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн 6 дугаар дамжааны оюутан байгаа. Тэгэхээр зоригсон болон Палама хариуцлагатай хувьцаат компани хамтран хэрэгжүүлдэг 100 наслын тэтгэлэг хөтөлбөрийн 2 дахь жилийн оролцогч байгаа. За нийт Монголын их сургуулиудын оюутнуудын дунд явуулдаг тэтгэлэг хөтөлбөрүүдээс хамгийн том ялгагдах энэхүү тэтгэлэг хөтөлбөрийн маань онцлог нь миний хувьд бол зөвхөн ийм сургуулийн төлбөрийн дэмжлэг авахаас гадна бусад их сургуулийн оюутнуудтай нийлж бичих төсөл хэрэгжүүлэх нь бол хамгийн том онцлог байсан. Тэгэхээр бусад тэтгэлэг хөтөлбөрүүд бол ерөнхийдөө яг юм сургуулийн төлбөрийн дэмжлэг олгоод ерөнхийдөө дуустдаг бол энэхүү тэтгэлэг хөтөлбөрөөр дамжуулаад би ийм өөр сургуулийн өөр үзэл бодолтой өөр хүмүүстэй хамтраад олон нийт рүү чиглэсэн төсөл хөтөлбөр үйл ажиллагаа зохион байгуулахаараа дамжуулаад бас өөрийгөө шинээр сорих бусад зүйлүүд гэсэндээ шинэ өнцгөөс харж сурах юм туршлага хоригдлуулах нь бол маш онцлогтой байсан учраас энэхүү тэтгэлэг хөтөлбөрийг сонгож анкетаа явуулж тэнцсэн байгаа. За хоёр дахь асуулт. За дараагийн асуултаа явуучих. За хоёр дахь асуулт нь болохоор за энэхүү тэтгэлэг хөтөлбөрт хэрвээ би хамрагдаагүй ороогүй байсан бол юмсыг хайрцагнаасаа гарцдагж сурахгүй байсан гэх юм уу. Өмнө нь бол би дандаа яг нэг мангаахын чиглэлийнхаа хүмүүстэй хамтарч юм үйл ажиллагаанууд ерөөхдөө зохион байгуулдаг. За тэгэл яг мангаах руу чиглэсэн анагаахын хүмүүстэй яг ийм салбар дундаа л яг ийм үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг тийм хүмүүстэй хамтардаг байсан л та. Тэгэхээр энэхүү тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаад би шүтээсийн, мөйсийн гэдэг ийм олон хүмүүстэй хамтарч ийм үйл ажиллагаа зохион байгуулсан маань бол надад маш том ийм шинэ сорилтыг өгөхөөс гадна юмсыг арай өөр өнцгөөс харах ийм зөөлөн ур чадварыг надад суулгасан гэх юм уу. Тэгэхээр хэрвээ энэ тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаг байсан бол би энэ талаас өөрийгөө сорж чадахгүйгээр нэг юм хайрцагтаа баригдсан хүүхд чигээрэл оюутан чигээрэл юм төгсөх байсан байх гэж бодож байна. За гурав дахь асуулт нэг чи юу вэ? Нэг сарах уу? За гурав дахь асуулт нь за энэ хөтөлбөр таны өөртөө итгэх итгэлийг хэрхэн өөрчилсөн бэ гэсэн. За би яг ингээд одоо ч би 6 дугаар курс ерөнхийдөө төгссөн байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бол аль болоход өөрийгөө ер нь ингээд хөгжүүлэх, за тэгээ боловсролын үн цэнийг ерөнхийдөө багасаа л ерөнхийдөө ингээд мэдрээд явдаг байсан. Гэхдээ энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлэхдээ за би энэ талаараа ер нь нэг жоохон дутагдaltaа да энэ зан чанар маань арай болоогүй да энэ чадвар маань арай л хүмүүст үнэлэх төц биштэй гэх мэт ч юм уу иймэрхүү байдлаар бол арай өөртөө итгэлгүй байсан гэх юм уу. Тэгээд одоо яг ийм өөр сургуулийн ийм хүүхдүүдтэй хамтарч ажиллаад эхлэхээр миний тэр нөгөө дутуу хүнд надад өөрт маань дутуу хүндэгдэжсэн тэр зан чанарууд маань бол одоо илүү юм хэрэгцээтэй байсан гэдгээ би өөрөө илүү ухамсарласан. Одоо жишээлх юм бол баг хамт олонны одоо ийм өөр үзэл бодолтой хүүхдүүдийн санаа бодлыг нь бол яг ийм зөв тал руу чиглүүлж дэмжиж ажиллах ч гэдэг юм уу тэр тал дээр бол бас илүү одоо ийм сайшаалтай байсан гэдгийг ойлгосон. Тэгэхээр энэхүү ерөөдөө чадруудаа би одоо энэ цаг хугацаанд үнэлж чадсан маань ирээдүйд одоо цаашдаа олон нийт рүү чиглэсэн юм үйл ажиллагаануудыг хийхэд өөрийнхөө одоо энэ сайн талуудыг мэдээд мэтгэл маань нэмэгдчихсэн учраас улам илүү одоо ийм үн цэнтэй бодит төрөдөө авчрах үс юм төсөл хөтөлбөр үйл ажиллагаануудыг одоо зохион байгуулах тэр урам зориг маань надад илүү өгсөн гэж бодож байна. За одоо зөвсгөл мэдээ нөгөө Палама компанийханд би баярлалаа гэдэг нэг өгүүлбэр. За 100 наслын тэтгэлэг хөтөлбөрийг санаачлан зохион байгуулсан Палама хариуцлагатай хувьцаат компани нийт ах эгч нартай чин сэтгэлийн талархлыг илэрхийлж байна. Тэгэхээр энэхүү тэтгэлэг хөтөлбөрөөр маань дамжуулаад зөвхөн би гэлтгүү одоо бусад хамрагдсан 20 оролцогч нар маань за мөн дараагийн жилүүдэд одоо оролцох хүүхдүүд маань ч гэсэндээ бүгдээрээ одоо энэ тэтгэлэг хөтөлбөрөөр дамжуулаад маш олон зүйлүүдийг ерөнхийдөө суралцаж авах бүрэн боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр та бүхэндээ ажлын өндөр амжилтыг хүсэж байна. Маш их баярлалаа. Зогсов.